За энэгийн YouTube тавтай морил. За би өнөөдрийнхөө бичлэгээр болохоор та нарын хүсэлтээр хийгээгүй ч гэсэн би өөрийнхөө хүсэлтээр ингээ хийжлээ уучлаарай. Тэгээд дахиад part 3 гэж хэлгмээр байвал доор комментэн дээр хийгээрэй. Би part 2-ыг өөрөө мэдээд хийжлээ уучлаарай. За тэгээд одоо үйлчлүүлэгч аавна. Тэгээд би энэ дээр алим зөөчөө тэр өөрчлүүлэгч аавь гэж бодож ирсэхгүй. Тэгээ ингээд юу явах хэрэгтэй юм бэ? Энэ үйлчлүүлэгч гаргасныхаа дараа ингээд дахиад өөр юм захиалыг ингээд авъя гэж бодож байгаа бол тэгс яваад ингээд дэлгүүр хаачих хэрэгтэй юм байна. Тэгээд энэ хүмүүс аавч дуусч байгаа нөгөө хүмүүс чи гараад өгнө мэдээж ойлгомжтой. Тэгээд дэлгүүр хаалт болохыг хинж орж ирэхгүй. Тийм учраас та нар маань энэ аргыг хэрэглэж үзээрэй зөө. Тэгээд би жүрж тавьчаад тэгээд хүмүүс авсан санагдаж байна. Уучлаарай жалир гэдэг байгаа. Би юм мэдэж байгаа хгүй юу? Уучлаарай. Хүмүүс авч гинэ. Өнөөдрийн бичлэгч гэж байгаа юм байхгүй та. Би бас нэг бичлэгсэн дээ. Тэгэхээр яг тэр өдөр нэг өдөр нөгөө энэ хоёр бичлэг хийж чадахгүй. Би өмнө энэ бичлэгийг бичгээд тэгээд би өмнө бас юу яатсан байсахгүй. Хийсэн байсан. Тэгсэн чи би тэр бичлэгээ яг юу болсныг санахгүй болчингуутлаа. Дахиад шинээр тоглоод тэгээд дахиад ингэж юу яаж юм. Тэгээд би энэ бичлэгэн дээр бас цаана харагдж байгаа сул 50 дээр юм тавьсан. Тийм. Тэгэхээр мөгөө цуглуулж байгаад бас юм авах боломжтой. Гэхдээ 50 авъя хэрвээс 50 авах юм нь олдохгүй байхгүй юу? 50 болохгүй. Жоохон удаан тоглоод ирэхээр 50 болтын юм шиг байлээ. Жоохон лев нэгсээ тий. Намайг уучлаарай. Амар ингээд жалир гэж байгаа зөө. Би энийг дуусаад эзэн дээр байхаа гэж бодож байна зөө. Тэгээд жоохон зогсооч. За тэгээд ерөнхийдөө бол би хүмүүсээ аваад ер нь дууссан гэжтэй хүмүүсээ авч илээ л та. Тэгээд энэхүү тоглоомыг тоглохыг хүсэж байвал дэлгүүрийн худалдагч юм уу дэлгүүр ажилладаг тоглоом гэж хайх юм бол гараад ирнэ. Би нэрийг нь дараагийн бичлэгнээр хэлж өгье. Тэгээд ерөөдөө дараагийн бичлэг гэжтэй би баг өнөөдөр бас дахиад 3 бичлэг тавих байхаа. Би 3 бичлэг тавиагүй ингээд бол орхицсон. Тэгээд тэр 3 өдрийнхөө бичлэгийг нэг дөр оруулж байна. Ер нь бол аюу завтай байгаа байхгүй юу. Тэгээд би гэрийн даалгаар хийгээгүй юм байж ч завтай байгаа юм зөө. Тэгээд ер нь бол математикаа ингээд сургууль дээрээ ер нь ингээд бараг дуусгацсан. Тэгээд одоо монгол хэлээ хийгээд бодож байна. Монгол хэл дээр би хэлбэ гэсэн. Гэхдээ та нар ч ямар хамаахад би хэлбэр гэж нар мэдгүй ш таасаа. Тэгээд ер нь ингээд хүмүүсийг аваад хахад хүмүүс ер нь аюу нөгөө нэг юм робот шиг байгаад байгаа. Ерөөсөө хүлээгээл. Тэгээ ингээд эднээс одоо ингээд за тоглоом ч гэсэн эднээс нэг жишээ авахад одоо би мөнгө хэтрүүлээд өгч үзье дээр. Тэгсэн чи үгүй гэж татгалзаад авахгүй байхгүй. Хичнээн ингээд тоглоом ч гэсэн ингээд амьдрал дээр ингээд хүн сургуулж болохоц тийм юмнуудын чи тоглоом дээр гаргаж өгсөн юм шиг санагдсан надаа. Тэгээд энэ дээр бол хэрэг нэг ууралсан тэгээ алдагдах юм бол 8.4 алдагдaltaй. Тийм алдагдaltaй. Тэгээд би эндээс одоо түрүүн одоо юм авсан. Тэр нь болохоор өглөөний сериал тэгээд кофе 2 захиалж авсан. Тэгээ би уул нь яг худалдагч болоод ингээд дуу оруулах гэсэн чинь шал тэнэг санагдаад тэгээд ер нь бэлсэн байдаг байгаа. Зүгээр л хамаагүй намаагүй зүгээр л ингээд дуу оруулж оруулъя гэж бодоод одоо ингээд дуу оруулж байна. Тэгээд та нар лайк subscribe яагаад арахгүй байгаа юм бэ?
Би ингээ хичээл зүтгэл гаргаа те өдрөө болгоо ингээд юу их хичээж ин. Ягаад гэвэл ингээд 7 хоног 8 хоног бараг л бичлэхгүй нилээ удажлаа. Ягаад гэвэл би ч 2 уцтай. 2 уцны нэгийг нь манай агаа аваа явуулсан учраас би ерөөс хийж болохгүй байгаа. Тэгээ орой хийхээр та нар угаасаа үзэхгүй. Тэгээ орой хий гэсэн чи би орой амар завгүй агаад байсан баггүй юу. Тэгээд орой болго миний утас амар цэнэггүй ирдэг. Тэгээ цэнэглэгч бөөн болж байгаа учраас ер нь бол хэдэн хоног ер нь бичлэг хийхгүй удажлаа. Тэгээд одооноос эхлээд маш гоё ирч хүчтэй ингээд юу яана агааны утас яатсан гэж бодож ивэл манай аавын утсыг манай баг дүү өвдлээсэн. Тийм учраас манай аав нөгөө ажил руу агааны утсыг аваа явуулсан байсан болохоор хэд хоног агааны утсыг аваа явуулсан баггүй юу. Тэгээд миний цэнхэр утсыг агаа хичээлдээ авч явж байгаа. Тийм учраас манай аав ирсэн байгаа учраас тийм учраас нөгөө нэг ингээд аав ингээд одоо агааны утсыг өгөөд би өөрийнхөө утсыг өөр дээр авсан. Өөрийнхөө нэр дээр болгож авсан гэсэн үг заяа. Тэгээд ер нь бол өглөөний сериал авсан уу би энэ дээр? Авсан байна. Тэгээд би одоо энэ дээрээ штеп ингээд бараагаа ирэхийг хүлээгээл зогсоодсэн заяа. Би яагаад гэдэг мэдгүй. Өөрийгөө чагнахгүй бараагаа хүлээл зогсоодсэн. Би тэгсэн чинь ингээд ийм 4 ийм тавиуртай байжж хоёрхан нэг сериал тэгээд нэг кофе авсан байхгүй. Тэгээд би яагаад тэгэж авсаа мэдгүй. Тэгээд би ингээд сөөлчлээ тавиагээд тэгсэн чинь хоёр голд нь 2 кофегаа тавиад хоёр захт нь 2 сериалаа тавьсан байж тараад тэгээд би ямар балаа юм болоо вэ гэж бодоод тэгээд ер нь ингээд юу яатсан байгаа. Дараагийн их дээр л ингээд гоё сөөлжлээ тавь. Яаж тэгэж юу яриад байгаа вэ гэхээр дээр нь сериалаа тавьсан бол доор нь кофегаа тавиад тэгээд доор нь дахиад сериалаа тавиад хамгийн доор нь кофегаа тавих хэрэгтэй байсан. Тэгээд тэгсэн чинь би хоёр голд нь ингээд сериалаа тавьсан байж таараад сериалаг нь кофегаа тавьсан байж таараад тэгээд ер нь бол сөөлжлөж тавиагүй байсан. Тий аягүй жоохон хаалцал үйлдэл гаргацсан. Тэгээд энэ кофе нэрж юм. Ууттай кофе. Түрүүнээс цацарцгүй яцж байгаа юу ажиллаа. Би ер нь өнөөдрийнхөө нэг аягүй үнэтэй зарж байгаа. Тэгээд дараа нь маш бага үнээр зараад үзье. Тэгээд миний мөнгө хэд болох наагүй юу дараагийн бичлэгэн дээр харъя заяа. Бүгдийг дуусчаад та нарыг эргээд дууднаа заяа. Дууднагийн та би бас эргээд бичлэг хийнэ заяа эргээд. Тэгээд бас ингээ нэг сериал заяа. Бүгдээрээ сериал заяа ингээд бүгдийн сериал зардаг. Тэгэнгуутлаа бүгдийн зүрх зардаг болох чи. Энэ талхаа нөгөө жимс тавьдаг юм дээр зүрхээ тавиад бүгдэн дээр харин энэ талын сериал кофе хоёрын кофе болгоод бүгдийн кофе болгоод тэгээд зарж үзье. Хамгийн хамтахнаар. Тэгээд хүмүүс тэр авах нь харцгай хүн шиг оюухантай бол зөндөлөх бэлгүүдээ тийм. Тэгээ ер нь картаар юм хийж байгаа хүмүүс айгүй цөөхөн байдаг. Дандаа бэлэн мөнгөөр хийдэг. Тэгтээ бас ээлжтэй дараалал карт өгөхудаа байгаа. Одоо би энэ дээр дэлгүүрээ нээсэн. Тэгээд энэ тэр хүн ингээд тос хайгаад байгаа байхгүй юу? Би ингээд тарвас тос тавиагүй байгааг хараад ижиж. Тэгээ би тосны юу тавиур авна гэж бодож байгаа мөнгөө цуглуулж байгаа. Тэгээ ерөнхийдөө бол ингээд бараг дараагийн бичлэг гэхэд кофег нь тосны тавиуртай болсон байхаа. Эсвэл шууд яг энэ хэвээр үргэлжлэж ч байж магадгүй. Тийм учраас та нар маань ингээд төвчээртэй байж байгаад хүлээгээд байж байгаарэ зөө. Тэгээд жоохон цогцоодох. Жоо амьсгаа аваадах. Учиртай тоглоом бэ гэхээр одоо дэлгүүр ажиллах дуртай, дэлгүүрийн касс болох мөрөөдөлтөө хүүхдүүд илүү тохиромжтой. Тэгээд бэрхшээг үсэг мэдвэл бас тохиромжтой юм байлаа. Яагаад гэвэл мөнгө одоо энэ дэлгэсэн дээр гарч байгаа мөнгөнд нь тооруулаад тавих хэрэгтэй учраас уучлаарай ханиалах гадаад тэгээд том мэддэг хүүхдүүд төр нэгдүгээр ангийн хүүхдүүд юм уу хоёрдугаар ангийн хүүхдүүдээс дээш хүмүүс ер нь тоглоход боломжтой тоглоом гэж хэлж болно. Тэгээд ерөнхийдөө бичиг үсэг мэддэг байхад л болно.
Тэгээд та нар маань лайк, subscribe дараад намайг дэмжээрэй. Миний дагагч маань 31 дагагчтай байгаа дээ. Нэг хэдэн оны өмнө 30 дагагчтай байсан. Тэгээд 31 дагагчтай. Гэхдээ миний л өөрөө уултаа ингээд бичлэг оруулах байхаар чихэн л үдээлтэй лайк тарахад дээ. Тэгээд ер нь бол миний одоо шинээр оруулж байгаа бичлэг ер нь 1-2 лайктай л байгаа. Та нар маань үзсэн бол лайк, subscribe заавал дараад өгөөрэй. Таалагдаагүй таалагдсан ч гэсэн заавал дараад өгөөрэй. Баяртай.